Яг одоо автомашины салбарт маш том хувьсгал, шилжилт хийгдэж байна. Цахилгаан руу шилжих шилжилт. Уг нь цахилгаан хөдөлгүүртэй автомашин бензин хөдөлгүүртэй автомашинаас олон жилийн өмнө зохион бүтээгдэж байсан түүхтэй. Одоогоос 100 гаруй жилийн өмнө дэлхийн томоохон хотуудад худалдаалагдаж буй автомашинуудын 3/1 нь цахилгаан машин байв. Гэхдээ цахилгааны эсрэг бензин гэдэг дайнд бензин ялж нэгэн 100 жилийг бид дотоод чаталтад хөдөлгүүрээр туулсан. Харин одоо шинэ 100-д эргээд цахилгаан руу шилжих хөдөлгөөн маш эрчимтэй өрнөж байна. Урд урдынхаасаа илүү эрчимтэйгэр. Өнгөрсөн жил нийт цахилгаан машины борлуулалт 20 саяд хүрч бензин машины борлуулалт 60 сая руу буурч 3-1 гэсэн түүхэн харьцаан дээр иргэн ирсэн. Удахгүй энэ харьцаа тэнцэж бүр нөгөө тийшээ хэвийхнүү гэлтэй. Үнэн эрэхтэй цахилгаан машины хөгжлийг гацаасан цаад эзэд нь өнөөхөл газрын тосны магнатууд мөн бензин автомашин үйлдвэрлэгчд байсан. Учир нь цахилгаан автомашин эд анги багтай, элэгдэл эвдрэл багтай, түүнийгээ дагаад засвар үйлчилгээний зардал багтай, сэлбэг худалдан авах шаардлага бас багтай учраас нэгдүгээрт автомашин үйлдвэрлэгчдийн орлого буурах эрсдэлтэй учраас тэд орлогынхоо багагүй хэсгийг сэлбэгийн нийлүүлэлтээс олдог. Хүмүүс хэрвээ эвдэрдэггүй машин унаад байвал хэн ашигтай вэ? Хоёрдугаарт бензин худалдан авагчдын тоо бас буурах аюултай байсан учраас энэ хоёр хөшигний ард тохироо хийсэн энэнч ил болсон. Энэ тухай гэхдээ дараагийн дугаарт авч үзье. Гэвч тэдний зогсоож дийлээгүй нэг улс байсан нь бидний өмнөд хөрш байв. Тэд гинэт тэнгэрийн умдаг хатгсан мэт цахилгаан машинаар тесэрч гарч ирээгүй. Үүний цаана дор хаяж 40 жилийн бодлого, төлөвлөлт, алсын хараа, судалгаа, шинжилгээ хамтын ажиллагаа байсан. За хятад улс яаж энэ төвшөнд очсон бэ гэдэг бол тусдаа маш том сэдэв. Үүнийг бас дараа дэлгэрэнгүй тайлбарлаж болох байх. Хамгийн чухал нь тэднийг одоо нэгэнт гүйцгээсээ өнгөрчээ. Бензин хөдөлгүүрээр барууны орнууд болон Япон, Солонгосыг гүйцэхгүй байна гэдгийг ойлгосон хятадууд шууд мэлхийн үсрэлт хийж буюу шат алгасаж цахилгаан машин руу оройхон гараад ширүүхэн дайрсныхаа хүчинд одоо эрт тарьсан үрийнхээ жимсийг нь бурааж байна. Өнөөх 100 жилийн түүхтэй компаниуд за хятадуудын урд алхахаас одоо нэгэнт өнгөрч ядаж хоцрохгүй бай гэдэг тактик руу шилжиж байна. Биднэрт маш том ташаа ойлголт байдаг нь хятадууд барууны болон Япон, Солонгосын технологиг нь хуулбарлаад хямд үнэтэй чанар муутай автомашин олноор үйлдвэрлэдэг гэж боддог. Гэтэл тийм биш. Тэд инновацийг түүчилж байгаа буюу тэргуун фронтод байгаа. Нөгөө 100 жилийн авраг брэндүүд маань хятадын технологиг гуйж хэрэглэхэд үрээд байгаа. Америк нэгдсэн улс энэ технологийн хараат байдлаас дотоодын компаниудаа хамгаалах, худалдааны тэнцлийг тогтворжуулах зэрэг шалтгаанаар хятадын цахилгаан автомашины импортод 100% татвар тавьсан. Үүнд шүүмжлэлтэй хандаж буй талууд олон. Дотоодын эрдэмтэд нь энэ нь бидний хөгжлөлийг удаашруулна гэсэн төгшүүртэй байгаа. Европын холбооч мөн хятадын цахилгаан автомашинуудад 35% татвар тавьжээ. Гэсэн ч импорт нь зогсолтгүй өссөөр байна. Дэлхийн автомашины зах зээлд 25 жил ноёрхсон Японы автомашин үйлдвэрлэгчид өнгөрсөн жил 25 сая автомашин зарсан бол хятадууд 27 саяыг зарж тэднийг гүйцсэн. Энэ бол түүхэн үйл явдал байлаа. Дэлхий дээр жилд 80 сая автомашин үйлдвэрлэгддэг бол тэрний бараг хагас нь буюу 35 сая нь хятадд үйлдвэрлэгддэг. Өмнө нь өөр улсын үйлдвэрүүд давмгаалдаг байсан бол энэхүү тэд 27-г нь өөрсдөө хийдэг болжээ. Үүний 10 сая нь бүрэн цахилгаан, 6 сая нь plug-in hybrid байна. Цахилгаан машин ирээдүйгүй гэдэг байсан авраг Toyota эцэст нь бууж өгсөн мэт үйлдэл хийсэн нь хятад дахь R&D баасдаа нэмэлт хөрөнгө оруулалтууд хийж хятадтай хамтарсан судалгаа, хамтарсан машин үйлдвэрлэхээр болсон. Эдгээр брэндүүдийн толгой Европын хамгийн том автомашин үйлдвэрлэгч Volkswagen Group хятадын зах зээл дээрх ноёрхлоо хэдийн алдаж түүхэндээ анх удаа бүтцээ жижигрүүлэхээ зарлаж үйлдвэрүүдээ хааж хүмүүсээ халахад хүрч эцэст нь ерөөсө хятад автомашинуудыг Европын зах зээл рүү нийлүүлэх тухай ярьж эхэлжээ. Nissan-ы борлуулалт 7 жил дараалан унаж Honda-тай хүчээ нэгтгэе гэсэн ч бас болоогүй Mitsubishi үйлдвэрүүдээ бүр мөсөн зогсоогоод хятадаас гарсан.
Эдгээр брэндүүдийн толгой General Motors ч бас зарим үйлдвэрүүдэд хааж стратеги өөрчлөхөд хүрсэн. Энд харагдаж буй брэндүүдийн эзэн Stellantis-ийн цэвэр ашиг 48% буурахтай зэрэгцэн тэд Хятадтай хамтрахаа мөн зарласан. Mercedes хүртэл Хятадыг налж эхэллээ. Германы BMW тэсэж үлдэхийн тулд Хятадтай нэгдэхээс өөр аргагүйд хүрсэн бол Америкийн Ford мөн л хамтарсан үйлдвэр байгуулж гэхдээ голцов. Хятадын машинуудыг бусад Азийн улсууд руу экспортлох дээр төвлөрч байна. Захирал нь өөрөө бидний хамгийн том өрсөлдөгч бол Хятадууд гэж хэлсэн нь саяхан. Яагаад вэ гэдгийг та бүхэн энэ графикаас харж болно. Учир нь бензин машины борлуулалт 2017 оноос хойш хурдацтай буурсаар бараг 25% багассан байна. Харин цахилгаан автомашины борлуулалт хэрхэн тесэрснийг бас тод харж болно. Цаашид ч шугам өсөлттэй байхаар таамаглагдж байна. Тэгвэл яагаад цахилгаан машин ийм эрэлттэй байгаа вэ? Энэ дундаас хятад цахилгаан машин юугаараа ялгарч тэргүүлээд байгаа вэ гэдэгтээ хамтдаа танилццгаая. За цахилгаан машины хамгийн том сул тал дутагдал бол хурд хүч гэж хүмүүс боддог. Морины хүч гэж нэгж байдаг шүү дээ. Хаацлах үед яг ингээд таныг хойшоо татах тэр мэдрэмжийг цахилгаан машин өгч чадах уу гэдэг асуултын хариулт бол одоо 10-20 жилийн өмнөөс бараг хариулагдсан. Одоо цахилгаан мотортой уралдааны машинууд хийгдэж байна. Хаац гэдэг бол ер нь газ буюу бензин машинээс уламжлалтай юм нэршил. Цахилгаан машины бол тэр гишгүүрийг хааз биш power гэж нэрлэдэг юм байна. Энэ одоо бас л хүч гэсэн үг шүү дээ. Тэгээ power дээр гიშгэх үед шууд мэдэрч болно G-force хэд хүрэхийг. Жишээлбэл энэ IM5 гэдэг машин бол 100 км-ийн урдаа 2.7 секундд авдаг. Энэ нь бидний сайн мэдэх Lamborghini Aventador SVG эсвэл McLaren 720S гэх мэт загваруудтай ижил төвшний хурд хүчтэй гэсэн үг. Тэд нар бол ихтэй суперкарууд шүү дээ. Тэгэхээр суперкартай ижил хэмжээний юм хурдтай хүчтэй. Гэхдээ харж байгаачлан спорт кар шиг юм загвартай. Жишээлбэл энэ ургуулыг нь таарда энэ юм хагас формулагийн өргөл шиг эсвэл нисдэг тэрэгний өргөл шиг юм. Энэ өргөл нь бол үнэхээр донтуулмаар юм байна. За спорт каруудаас гэвэл BMW M3 эсвэл Mercedes AMG C63 эсвэл Audi RS7 шиг. Гэхдээ хамгийн гайхалтай нь эдгээр бол бензин хөдөлгөөртэй машинууд шүү дээ. Бүр twin turboтой загваруудтай харьцуулаад харахад бүх талаараа IM илүү байгаа. Тэгээ хамгийн супер нь эдгээрээс 2 дахин хямд. Ижил ангиллын бусад цахилгаан супер седануудаас ч гэсэн бараг 10-20 мянган доллараар хямд байгаа. Тэгсэн хатлаа туулах зайн бараг даблд нь батарейн тэгээд бас хагас хатуу төлөвт буюу хамгийн сүүлийн үеийн технологи дээд хурдан ч гэсэн бас хавтуулах хараггүй. За энэ нь биднийг дараагийн шалтгаан руу хөтлөнө. За хятад цахилгаан автомашины одоо дэлхийг байлдан дагуулж байгаа хамгийн том шалтгаан бол яг ижил түвшний эсвэл бүр одоо өндөр түвшний чанар, материал, технологиг яаж илүү хямд үнээр санал болгоод байна вэ гэдэг. Хэдүүлээ нэг тооцоо хийж үзье. Удахгүй 100 болно, та хөдөө гадаа явах хэрэг болно. За жишээлбэл та Улаанбаатараас Увс руу явах шаардлага гарлаа гэж үзье. Хэрв та бензин машинаар энэ замыг туулбал таны зардал 800-аас 900 мянган төгрөг болно. Харин хайбридаар энэ замыг туулбал та нэг удаа банкаа дахиж зэнэглэх шаардлагатай 400-аас 500 мянган төгрөг болно. Харин Li Autoгийн L7 гэдэг энэхүү автомашинаар та нэг ч зогсохгүй увс хүрэх боломжтой. Энэ бол REV гэдэг төрлийн цахилгаан автомашин, цахилгаан хөдөлгүүртэй. Түүнийгээ гэхдээ бензин нь генератораар зэнэглэж явдаг ийм урт замыг, хол замыг туулах зориулалттай ийм автомашин байгаа. Энэний зардал хамгийн дээдэлтэй 240 мянган төгрөг болно. Гэхдээ маш тухтай гэдгийг онцлох нь зүйтэй. Харин IM Motors-ийн LS7 гэдэг энэхүү бүрэн цахилгаан автомашинаар та энэхүү замыг ердөө 30-аас 40 мянган төгрөгөөр туулах боломжтой. Гэхдээ мэдээж өдөр болгон ийм хол зай туулдаггүй. Хотын хэрэглээнд цахилгаан автомашин үнэхээр гайхамшигтай хэмнэлтийг үзүүлнэ. Жишээлбэл
Шөнийн тарифаар зэнгэлвэл та ердөө 2000 төгрөгөөр 100 км явах боломжтой. Арай хол явдаг байнга машин унах шаардлагатай их бензин иддэг том джиптэй хүн төсөөлье. Удахгүй бензиний үн 5000 хүрнэ. Төвжирлийг ерөөсөө тооцохгүйгээр энэ хүн өдөрт 30 км явдаг бол сардаа зөвхөн бензинд 1 сая төгрөг зарцуулна. Гэтэл үүнийг цахилгаан автомашинаар солиод сард ердөө 20,000 төгрөгөөр зохицуулах боломжтой. Удахгүй ногоон дугаарууд өгч эхлэхээр нэгдүгээр игнэгээр зорчих, үнэгүй зогсоолоод гих мэт давуу талуудыг илтгэхээр илүү их хэмнэлтийг хийх боломжтой. За тэр хэмнэлсэн мөнгөөрөө юу хийх вэ гэхээр бензин машинтай харьцуулах юм бол та сард 20,000 төгрөг гэхээр их иддэг бензин машинаа солиход та жилийн бараг 10 сая төгрөгийг хэмнэх боломжтой. Тэгэхээр тэр мөнгөөр та юу хийж болох вэ? Магадгүй хүүхдийнхээ сургалтын төлбөрийг ч төлсөн боломжтой. За дээрэс нь хамгийн чухал нь та цоо шин автомашиныг тодорхой жилийн баталгааны хамт батарейн дээрээ 100,000 км, машин дээрээ 100,000 км-ийн баталгааны хамт албан ёсны дистрибьюторээс нь аваад шаардлагатай үед засвар үйлчлэгээг нь тэнд нь хийлгэгчнэ гэдэг нь бас их том давуу тал. За угаасаа цахилгаан машин түрүү нийлсэнчлэн эд анги багтай, эвдрэл багтай учраас засвар үйлчлэгийн ч гэсэн авсаархан байдаг. Тэгээ энэ бүх хэмнэлт дээр нэмээд та маш өндөр түвшний технологи, тулцсан опшн, тав тухыг мэдрэх боломжтой. За энэ нь биднийг 3 дахь шалтгаанд хүргэж байна. За энэ хаалганы зузаан, 2 давхар цонх, за тэгээ энэ напа буюу хамгийн дээд зэрэглийн арьс, тэгээд цэлгэр салон, энэ хүртлээ салхины шилтэй, өргөн дийлгэц, за тэгээд материал, чанар, за тэгээд дуу тусгаарлалт энэ төр бол үнэхээр гайхамшигтай. Дээрээс нь хурд хүч. Гэхдээ одоо цахилгаан машинууд хэр хурдан бэ гэдэг бол нэг тийм чухал биш болсон. Хамгийн чухал нь програм хангамж буюу энэ цахилгаан машин хэр ухаалаг вэ гэдэг нь чухал. Үүнд толгой цохиж байгаа брэндүүдийн нэг бол IM. Угаасаа нэрний утга нь Intelligence in Motion гэдэг үгийн товчлол. Хятадын хамгийн том төрийн өмчт автоүлдвэрлэгч SAIC моторын эхлүүлсэн нууц төслийн үр дүн. Шанхай шинжлэх ухаан технологийн парк болон Хятадын дижитал эдийн засгийн стандартыг тогтоогч Alibaba-тай хамтран хэдүүлээ тулцсан ухаалаг програм хангамжтай машин хийцгээе гэж эхлүүлсэн төсөл. Лайдар технологи, орчноо мэдрэх чадвар, автомат жолоодлого, ослоос сэргийлэх систем, дугуй нь хажуугаараа хавчиг явдаг мод, дугуйны тохируулга, зогсоол дээр цаг хүрэх шаардлагагүй, ухаалаг утаснаас ухаалаг үйлдлийн системтэй тэрийгээ дистрибьютор байгууллага дээр ирээд апдейт хийлгэх чинь гэж байгаа. За тэгээд дэлгэцийн чанар, дуугаралт энэ төр бол ярилтгүй. Та өөрөө энэ шоурум дээр ирээд нүд бүлтэлгэж чих дэлдэлхэм амар опшнуудыг яг өөрөө экспириенс хийгээд үзээрэй. За хэрв та гадуур ийм эмблемтэй машин харах юм бол энэ бол Li Autoгийн машин гэсэн үг. Li Auto бол Хятадын хамгийн өсөлттэй байгаа компаниудын нэг. High-tech luxury SUV загварын машин үйлдвэрлэхээр алдартай. Одоо бидний хэлдгээр аялалд зориулагдсан гэр бүлийн том зайтай ийм джип машиныг SUV гэдэг. Тэгэхээр аялах дуртай гэр бүлүүд юу хүсдэг вэ гэдгийн томьёог Li Auto олсноор алдартай. Яагаад аялалд ийм өндөр технологи дээд зэрэглийн тав тухыг мэдэрч болохгүй вэ гэдэгт маш гайхалтай хариулт өгсөн. Хойд талын суудалд сууж байгаа хүмүүс зориулсан 15 инчийн OLED 4K дэлгэцтэй, халуун хүйтнээ барьдаг хөрөөгчтэй, машин дотроо маш тухтай, унтаж болно, өөрсдийн хөгжүүлсэн чипээрээ хиймэл оюунаар ажилладаг програм хангамжуудад тэтгэн, замын нөхцөлийг секундэд хэдэн 100 удаа мэдэрч, агаар болон электрон амортизатороо тохируулах ба машин яг л хөвж байгаа юм шиг зөөлөн явдалтай гэж байгаа. Мөн сандалууд нь массажлна. За цахилгаан машины ажиллах зарчмаасаа хамаарат ер нь хэд хэдэн төрөл байгаа. Ерөнхийдөө бол дотроо 2 хуваагдана. Хайбридууд нэг тусдаа, за тэгээд яг батарейгаар ажилладаг цахилгаан машинууд гэж нэг тусдаа байгаад байна. За эдгээр ангиллууд нь ямар учиртай вэ гэхээр зэрэг бүрэн цахилгаан автомашин руу шилжих тэр шилжилт тийм амар байгаагүй технологийн шилжилт нь практик дээр яг аль нь ажиллаж байгаа вэ гэдгээс хамаарат ингээд шат дараалтайгаар явсан гэсэн үг. Хамгийн эхлээд хайбрид буюу одоо бидний сайн мэдэх Proust төстэй автомашинууд их
дэлгэрсэн. Энэ гэхдээ ер нь бол ажиллах зарчим нь яг л бензин мотороор ажилладаг. Тэрнийх нь бензин зарцуулалтыг багасгахад туслах нэг юм бяцхан цахилгаан мотор ажиллаж байгаа. За plug-in hybrid нь болохоор зэрэг тэрний арай дараа гарч ирсэн. Юугаараа ялгаатай вэ гэхээр зэрэг батарейг нь ерөөсөө гаднаас нь цэнгэлдэг л тийм дэмжлэгтэй. Гэхдээ яг үндсэн тэр дугуйг эргүүлэх хүч нь бол бензин мотороос гарч байгаа. За яг жинхэнэ цахилгаан автомашин хаанаас эхэлдэг вэ гэхээр зэрэг энэ Li Autoгийн танилцуулсан EREV буюу Extended Range EV гэдэг загвараас эхэлсэн. Энэ нь яг дугуйг эргүүлдэг тэр мотор нь бол яг цахилгаан. Гэхдээ тэр цахилгаан моторыг дэмжих тэр батарейг нь дэмжих генератор ажиллаж байгаа. Тэр генераторыг нь бензинээр цэнгэлдэг ийм давуу талтай. Яагаад вэ гэхээр зэрэг цахилгаан автомашин яг бүтэн цэнгээрээ хэр хол зайг туулж чадах вэ гэдэг тэр холын зайн айдсыг энэ EREV загвар ер нь бол алга болгосон гэсэн үг. За энэний дараа battery EV буюу яг бүрэн цахилгаан автомашинууд гарч ирж байгаа. Одоо орчин үеийн бүрэн цахилгаан автомашинууд бол нэг цэнгэлтээрээ 600-700 мянган км явах хэмжээний ийм өндөр хөгжсөн, маш хурдцтай хөгжиж байгаа энэ технологи. За биднэрт байгаа нэг ташаа ойлголт юу вэ гэхээр зэрэг plug-in hybrid машинуудад ногоон дугаар өгнө гэдэг нэг буруу ойлголт байгаа. Тийм бол биш. Яг EREV буюу battery EV буюу бүтэн цахилгаан хоёрт л ногоон дугаар өгж байгаа шүү гэдгийг бас энэ ташрамд сануулад авъя. За цахилгаан автомашины цэнэгэл буюу батарей бас маш хурдцтай хөгжиж байгаа. Цэнэглээд хонуулдаг байдал бол одоо бас болж байгаа. Ер нь бол 20, 10, 5 минутанд хүртэл бүтэн цэнэглэгддэг ийм батарейнууд гарч ирж байна. За энэ нь болохоор биднийг дараагийн шат буюу 4 дахь шалтгаан руу хөтлөнө. Хятадын цахилгаан автомашины амжилтын нууц нь батарейнда байдаг. Бусад улсууд өрсөлдөж чадахгүй байгаа шалтгаан нь Хятадууд цахилгаан автомашины хамгийн үнэтэй эд ангийг буюу батарейг хамгийн хямдаар маш чанартай хийж чадаж байгаа учраас доминант байгаа юм. Яг үнэндээ тэд явдаг батарей л хийж гэнэ гэсэн үг. Тэгээд батарейны түүхий эдээс нь эхлээд боловсруулалт, үйлдвэрлэлийн бүх технологиг нь бас атгачихсан байгаа. Инновацуудыг маш хурдтай хийж гэнэ. Литий-ион батарей дэлбэрчих гээд байдаг асуудалтай байсан. Тэрийг нь шийдсэн, бүтээмжийг нь чадлыг нь нэмсэн, одоо шинэ үеийн батарейнуудыг хийж байна. Хатуу төлөвт батарей буюу шатдаггүй хүйтэн тэсвэртэй батарейнуудыг бас хийхээр оролдож байна. Одоо энэ IM-ийн батарей бол жишээ нь хатуу төлөвт, хагас хатуу төлөвт батарей. Монголын хүйтнийг тэсэх үү гэдэг асуулт одоо хойно үлдсэн байна. Заавал хатуу төлөвт биш, шингэн электролиттэй батарейтай машинууд ч гэсэн батарейгаа дулаан байлгах системтэй болсон. Мэдээж өвлийн цагаар цахилгаан их шаардах нь ойлгомжтой. Гэхдээ угаасаа л бензин машин ч гэсэн өвлийн цагаар илүү их бензин ашигладаг штеп. Түүнчлэн одоо дайнаас болоод бензиний үн өсдөг асуудал байна. Саяхан одоо манай нефтийн үйлдвэрийн ашиглалтанд орох хугацаа 10 жилээр хойшиллоо гэдэг мэдээлэл бас гарсан. За үүнээс гадна хамгийн чухал асуудал бол бензин бол агаарын бохирдол. Энэ нь биднийг 5 дахь буюу сүүлчийн шалтгаан руу хөтлөнө. Улаанбаатарын агаарын бохирдлын баггүй хэсгийг автомашины яндангаас гарах утаа эзэлдэг. Тэрхүү утаанд дагуулгадах хүнд хийнүүд газартай илүү ойрхон байрласан байдаг. Тэгвэл газартай хэн илүү ойрхон байдаг вүлээ? Намхан хүмүүс болон хүүхдүүд шүү дээ. Тэгэхээр та наад зах нь хүүхдүүд буюу ирээдүй хойчоо бодоод бүр цаашлах юм бол уур амьсгалын өөрчлөлтөд эерэг нөлөө үзүүлж байна гэж бодоод цахилгаан автомашин руу шилжихийг бодоорой. Нэг хүн цахилгаан автомашин руу шилжснээр 200 ширхэг мод тарихтай тэнцэх хэмжээний нүүрс хүчлийн давхар эслийн ялгаруулалтаас сэргийлдэг гэж байгаа. Энэ нэвтрүүлгээр танд ирээдүйн унаагаас сонгоходтой туслах 5 шалтгааныг тайлбарлалаа. Юу унах вэ гэдэг сонголтын цаана таны ирээдүйн амьдралын хэв маяг, гэр бүлийн тань тав дух, цаашлбал санхүү эдийн засгийн хэмнэлтийн шийдвэр яригдах байх. Магадгүй хэдхэн жилийн дараа бид бензин хөдөлгүүрийн дууг зөвхөн музейгээс сонсох тавилан айсвэ. Учир нь хувьсгал нэгэнт эхэлсэн. Бүр маш эрчимтэй явагдаж байна. Харин түүний тэргүүн игнэнд түүчилж буй технологи бидэнтэй маш ойрхон байна. Хэрв та дэлхийн шилдэг инновацийг өөрийн биеэр мэдэрч
Түүнийг унахыг хүсэж байвал Electric Motors Corporation-ыг зориорой. Тэд дэлхийн шилдэгүүд болох IM Motors болон Li Auto брэндүүдийг албан ёсны баталгаа, найдвартай засвар үйлчилгээний хамт таны гарт атгуулж байна.